За нэг хоёр асуулт асууя. За нэгдүгээр асуулт болохоор энэ нийгмийн даатгалын сантай холбоотой. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн ерөнхий хууль дээр 13 дугаар зүйл дээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлага гэсэн хэсэг байгаа. Энэ дээр нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод хараат бус байх зарчмыг баримтлана гэж заасан. Мөн энэ дээр 13-ийн 7-дөр буюу олон нийтийн хяналтын зөвлөлийн тухай дурдж өгсөн байгаа. Тэгэхээр нэгдүгээр асуулт олон нийтийн хяналтын зөвлөлөөр нь байгуулагдсан юм уу? Тэнцэнээс тайлан юм гардыг юм уу? Тэр мэдээллийг бид нар хаанаас авч болох юм бэ гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарт өнөөдөр байнгын хорооны хурал дээр П Ганц Зориг гишүүн асуусан тэр чөлөөт үлдэгдлийг арилжааны банкнд ямар өгөөжтэйгээр байршуулд юм бэ гэж. Тэн дээр хүүгүй байршуулдгаа гэдэг хариулт өгсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бас лавлж асуумаар байна. Яагаад хүүгүй байршуулдаг юм бэ? Энэ дээр энэ хууль дээр маш тодорхой заасан хүүгийн хэмжээ нь өөрөө тогтоогдох ёстой. Бодлогын хүү, арилжааны хадгаламжийн хүү, эдгээрийн дундчилсан хүү гэдэг ингээд маш тодорхой заасан байгаа. Тэгэхээр энэ дээр хариулт өгнө үү? Мөн одоо 23 оны нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хууль дээр болохоор 300 саяыг одоо засгийн газрын 300 тэрбумыг засгийн газрын үн цаас болон одоо Монгол банкны үн цаасанд байршуулна гэсэн байгаа юм. Тэгэхээр тэрэн дээр одоо ингээд бид нар харахаар сая аудитын дүнглэлтэн дээр байна л да 163 тэрбум тэг Капитал банк болон Чингис хаан банкн дээр очиж гаццсан. Гэтэл дөнгөж бид нар 300 тэрбумыг байршуулж хөрөнгө оруулах тухай юм яригдчихээ л энэ 163 тэрбум өнөөдөр ямар ч ашиглах боломжгүйгээр байж байна. Тэгэхээр нийгмийн даатгалын сан чинь өөрөө буцаад нийгмийн даатгал тэтгэврээ тавих ёстой. Нөгөө тэтгэврийн мөнгөнд нь дутагдал үүсдэг. Тэгэнгүүт ингээд нийгмийн даатгалынхаа шимтгэлийн хэмжээг нэмээд нийгмийн даатгалынхаа шимтгэл авах ёстой орлогын төрлүүдээ нэмээд ингээд эннийхээ орлогыг нэмэгдүүлээд байдаг татвартай адилхан болгочоод байдаг. Гэтэл эннийх нь хариуд нөгөө ажил олгогч нар дээр болон ажилтнууд дээр очиж байгаа цалингийн хэмжээ нэмэгдэхгүй. Ажил олгогч нар дээр очиж байгаа ачаал нэмэгдээд байдаг. Гэтэл өөрөө энэ нийгмийн даатгалын сан чинь ийм хариуцлагагүй хөрөнгө оруулалтын бодлоготой явж хахад цаашдаа энийг ер нь нөгөө тэтгэврийн сангийн шинжилэл гэдэг юм лугаа бид нар яаралтай орохгүй бол ийм нөхцөл байдлууд бол байнга байгаад байна. За дараагийн нэг том асуудал бол бид нар өнөөдөр төсвийн гүйцэтгэл ярьж байгаа. Тэгэхээр дэгийн тухай хуулиараа 74-ийн 3 заасны дагуу төсвийн гүйцэтгэл ярьж байхад ерөнхий сайд байлцах ёстой. Мөн түнчлэн засгийн газрын гишүүд байлцах ёстой. Гэтэл өнөөдөр бид нар яаралтай гормоор ээлжид бус хурлаар хаврын чуулганаар хилцэх ёстой байсан асуудлыг татаж авчираад хилцүүлж байгаа мөртлөө нөгөө засгийн газрын гишүүд нь бүрэлдэхүүнээрээ байдгүй, ерөнхий сайд байдгүй, байнгын хороон дээр очиод асуулт асуухаар хариулах хүн байдгүй, дээрээс нь сайд нар маань шинээр томилогдсон мэдээлэл байхгүй. Тэгэхээр энэ төсвийн гүйцэтгэл хилцэж байгаа энэ хилцүүлэг бол үндсэндээ үр дүн багтаа л гэж харагдаад байна. Нөгөө талаасаа дэгийн тухай хуулийн 74-ийн 7 дээр байгаа төсвийн зарлагын хяналтын хороо улсын төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанаар хилцүүлж болно гэдэг заалт байгаа. Энийг бол ашиглаасаа гэж бодож байна. Яагаад тэгэхээр энэ гүйцэтгэл хилцэх явцад бол маш олон асуултууд гарч ирсэн. Мөн үндэсний аудитаас нэлээд олон том зөрчлүүдийг гаргаж бичсэн байгаа. Тэгэхээр хэн хариуцлага хүлээх, энэ зөрчлүүдийг яаж арилгах юм гэдэг. За гэр бүл хөдөлмөрийн хамгааллын сайд, инкам хамгааллын сайд хариулъя. Нийгэм даатгалын тогтолцоотой холбоотой асуудал. За уян шиг гүшүүнэ ийм байгаа. Нийгмийн даатгалын багц хууль шинээр батлагдаж гарсан. Тэгээ 1 сарын 1-ээс ингэж хэрэгжиж байгаа. За тэгээд сая энэ хаврын чуулган өнгөрсөн парламентодоос тарахаас өмнө ерөнхийдөө нэг шинэ хууль гараад олон журмууд шинжлэгдэж байгаа. За тэр юуны журмуудын хүрээнд бол энэ нөгөө нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд байна шүү дээ, тийм ээ. Үндэсний зөвлөлийн ажиллах журам нь өөрөө энэ манай байнгын ороогоор батлагдах хэрэгтэй. Би бас энэ байнгын орон дарагтайгаа бас ярьсан байгаа. Тэгээ энэ журам батлагдчихэж ажлын алав. За тэгээд нөгөө таны асуусан одоо нөгөө олон нийтийн хөндлөнгийн хяналтууд бий болох зохицуултууд нь энэ журмаар бий болох юм. Тэгээд энэ нөгөө хаврын одоо сая нөгөө шинэ чуулган эхлээд ингээд нэг цөөхөн хоног бид нар чуулж байгаа. Тэгээд
манай байнгын ороо бол хамгийн түрүүнд одоо батлах хэвээр энэ журам бол энэ журам батлагдахаар одоо тэр олон нийтийн хяналтанд одоо энэ тогтолцоонууд нь бий болно гэж ойлгож болно. Нэгдүгээрт. За хоёрдугаар асуудал бол яг одоогийн байдлаар бид нар арилжааны банкнд одоо ингээд нэг байршуулсан, хүү багтаа байршуулсан, хүүгүү байршуулсан юм байхгүй. Яг бол өөрөө нийгмийн даатгалын сан ч өөрөө алдагдaltaй байгаа шүү дээ. Ерөөсөө нэг сарын тэтгэвэр дараагийн сарынхаа тэтгэврийг тавих хугацаанд л тухайн одоо банкуд дээр байгаад дансны чөлөөт үлдэгдлүүд л байгаад байгаа. Тэрнээс биш хүүлэг байхгүй. Хүүлэх хугацаанаас болцоогүй гэсэн үг. Урдных шиг нэг одоо 6 сараар бүтэн жилээр 2 жилээр арилжааны банкудад тавьж хүүлдэг одоо энэ тогтолцоонд бид нар энэ одоогийн сүүлийн үед бол бид нар ийм тогтолцоонд ийм гүйлгэнүүд бол хийгдээгүй байгаа гэж би хариуцлагатайгаар хэлье. Хариуцлагатайгаар. За өмнө одоо гарсан гашуун сургамж байна. Одоо та бас хэллээ өнөөдөр энэ Чингис хаан банк, Капитал банкнд одоо бараг үндсэндээ том эрсдэлд орсон 163 төгрөгийн эрсдэл байгаа. Гэлээ гэхдээ өнөөдөр бол одоо Чингис хаан банк чинь дампуурлаа зарлаагүй байгаа шүү дээ. Монгол банк бол одоо тэр одоо дампуурлаа зарлагдаагүй энэ Чингис хаан банк. Тэгээ Чингис хаан банк бол одоо шинээр хөрөнгө оруулагч нар орж ирж байгаа юм байлээ. Миний ойлгосноор би буруу ойлгоогүй бол. За шинээр хөрөнгө оруулагч нар орж ирэхэд одоо бид нар хамгийн түрүүнд энэ Чингис хаан банкн дээр үүссэн одоо эрсдэлд орчих гээд байгаа одоо 98 орчим тэрбум төгрөгийн асуудал дээр бид нар одоо хилцээрт орё л гэсэн ийм зүйл саналуудыг бид нар Монгол банкнд хүргүүлсэн. Иймэрхүү л одоо байдалтай байгаа. Тэгэхээр учраас одоо тийм урдны тийм гашуун туршлагууд дахиж давтагдахгүй болов уу гэж бас бодож байна. Тэгээд яг одоо шинэ нийгмийн даатгалын шинэ тогтолцооны шинжилэл эхэлж байгаа. Одоо сая засгийн газрын өчигдөр бид нар батлуулж авсан мөрийн хөтөлбөр дээр бол энэ нийгмийн даатгалынхаа тогтолцоог бид нар тогтолцооны шинжилэл хийн. Нийгмийн даатгалынхаа тэтгэврийн зангийнхаа алдагдлыг бууруулах одоо энэ тогтолцооны бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэе гэж бодож байгаа. Тэгээд энэ чиглэлөө одоо бид нар бол ирэх 2-3 жилд бол нэлээд тийм дөрвтэй арга хэмжээнүүд хийнэ л гэж одоо төлөвлөж байна. За, гончигд орж уян гişиг гişүүн тодруулж асууя. Одоо тэр хоёр банкн дээр байгаа эрсдэлд орсон байгаа гэж байгаа хөрөнгө байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр ер нь яг тэр хадгалуулсан мөнгөнийхээ хэмжээгээр яваад байна уу? Тэн дээр бас хүү бодож байгаа юу? Өгөөж тооцож байгаа юу? Алдагдсан боломж тооцож байгаа болов? За, тодруулж хариулъя. Энэ хамглан сайд. За ямар ч байсан Капитал банкн дээр анх тохирсон одоо байршуулсан одоо юу хадгаламжууд бол нэг 120 орчим тэрбум төгрөг хувааж байршуулсан юм байлээ. За тэндээс бол үндсэндээ хүү тооцсон хүүгийн юу нь бол 30 тэрбум төгрөгийн хүү авсан юм байлээ. Тэгэхээр үндсэндээ 150 болж байгаа биз. За ингээд 150-аас одоо 60 тэрбум төгрөг юуны 150-аас одоо 100-ыг барагдуулаад одоо бол тэр нөгөө юун дээр бол Капитал банкн дээр бол 60 тэрбум төгрөгийн одоо үлдэгдэл үлдсэн байна. Тэр юунаас бид нэр хүү тооцож байгаа. Одоо авлага талдаа бүртгэж авч яах гэсэн үг шүү дээ бид нар тий. Одоо Чингис хаан банкн дээр байршуулж байгаа 98 тэрбум төгрөгн дээр ч гэсэн бид нар одоо тэр хүүг тооцож бид нар нөгөө талд авлага талдаа бүртгэжүүлээд ингээд явж байгаа. Энд ч одоо энэ хамглан сайд шүүхийн шийдвэрийн асуудал байгаа тийм ээ. Тэгээ нэг шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл дээр энэ алтан гэрэл сайдаа нэг шүүхийн шийдвэр ялгууртаа гүйцэтгэд байгаа энэ байдлыг таслан зогсоохгүй бол одоо энэ нийгмийн даатгалын сангийн хөрөнгө шамжигдуулсан асуудал хүртэл одоо шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл дээр л асуудал нь өнөөдөр хүртэл гацж штэ. 4 жил тийм ээ. Одоо жавхлан сайдтай бас саяхан ярьж исэн төр өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд хойр гандаад байна. Эх оны төсөв дээр одоо энэ иргэдийг аж ахуйн нэгжүүдийг хохироодсон төрийн буруутай шийдвэрээс төрийн албаагчдын буруутай үйлдэлээс болоод хохирдсон тэр асуудлыг нэг мөр шийдэх байдал дээр анхаарахгүй болвол ялгууртаа ялгамжтай шийдвэр гаргаад байна. 80 гаруй тэрбум төгрөгийн өглөгтэй мөртлөө жил болгон нэг бага хэмжээний төлбөр тавьчихдаг. Тэр төлбөрийг хэний шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг хууль зүйн сайд шийдэж байгаа байдал чинь л өөрөө зохимжгүй шүү дээ. Яагаад 10 жил болсон өөр төлбөрийг шийдэхгүй өнөөдөр үүссэн өөр төлбөрийг шийдэж гин гэдэг чинь бусдад давуу байдал бий болгож шийдвэр гүйцэтгэл хандаад байгаагийн хэлбэр. Яг одоо нийгмийн даатгалын төлбөртэй холбоотой асуудал мөн адил. За энэ хамглан сайд тодруулж хариулъя. Гэхдээ нэг зүйлийг ерөөсөө би ойлгоогүй. Ямар зүйлийг ойлгоогүй гэхээр одоо ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр ингээд энэ юмнууд очиж штэ. Энэ одоо шийдвэр гүйцэтгүүлэх ёстой. Тэгсэн чинь надад хэлсэн тайлбараар бол би одоо энэ ямар журмаар энийг бүр алтан гэрэл сайд бол энэ анхаарал хандуулах хэрэгтэй гэж байна. Нөгөө төрийн
одоо алдагдлалд орсон байгууллагууд одоо жишээ нь нийгмийн даатгалын ерөнхий газар алдагдлалд орчлоо шүү дээ. Тийм ээ? Одоо нийгмийн тэтгэврийн сан, нийгмийн даатгал. Гэтэл нөгөө хувийнх нь одоо юунуудыг хохирлуудыг дөрөнд барагдуулаад төрийн байгууллагуудад учирсан хохирлыг одоо сүулт эренбээр ингээд сүулт эренбэлдэг нэг ийм зохицуулттай юм а гэсэн нэг ийм тэнэг юм яриад суугаад байгаа байхгүй. Бид яахаараа хувийн компаниудын хохирлыг төрүүлж барагдуулчаад